Дэлхийн хамгийн ховор 10 нэрвэхээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ гоо үзэсгэлэн хэнцэрдэгжин байдлын гол бэлэг тэмдэг болсон ирвэхээ гих гайхалтай амьтны талаар ярихаар шийдлээ. Палеонтологийн судалгаанаас харахад хамгийн эртний ирвэхээний олдврууд 56 сая жилийн өмнөх Холоцены үетэй холбоотой боловч эрдэмтэд 101 сая жилийн өмнөх буюу Цэрдийн галвын сүүл үед үүссэн байж магадгүй гэж үздэг. Эдгээр амьтад эртнэр үеэс хүн төрөлхтний түүх, соёл урлагт өрсөлдөх болсон. Жишээлбэл ирвэхээ эртний Египтэд 3500 гаруй жилийн өмнөөс соёл урлагт гарч эхэлсэн. Үүнийг маш олон археологийн олдвруудаас харах боломжтой. Үүнээс гадна Мезоамерикийн үеийн хамгийн том эртний хот болох Теотихуаканд ирвэхээг олон тооны сүм хийд барилга байгууламж, үнэт эдлэл зэрэг дээр сийж тэмдэглэн үлдээсэн байдаг. Цаашлаад эртний Ацтек, Запотек болон Майячуудын соёл иргэншилд ягуарын сарватай ирвэхээний зураг хэд олдсон ажээ. Энэ мэтчлэн ирвэхээ бидний түүх домог, соёл урлаг, зан заншилд гүн шингэсэн төдийгүй бүх төрлийн ургамлын тоосыг хүртдэг экосистем чухал үүрэгтэй амьтдын нэг юм. Зарим төрөл зүйлийн ирвэхээ үргэлж ховор цөөн байсаар ирсэн боловч амьдрах орчны алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, ой хэрийн төмөр, хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн тэдний хит олонх нь устдах аюулд ороод байна. Ингээд бүгдээрээ дэлхийн хамгийн ховор 10 ирвэхээний тухай мэдж авцгаая. Жагсаалтын 10 дугаар байранд Хатан хаан Александрагийн жигүүр ирвэхээ орлоо. Энэ төрлийн ирвэхээ Папуа Шинэ Гвинейн зүүн хэсэгт орших Оро мужийн ширэнгэн ойд амьдардаг бөгөөд түүнийг өөрөөр Хатан хаан Александрагийн шууны далавч, Хатан хаан Александрагийн далавч гэх зэргээр нэрлэх нь бий. Эдгээр ирвэхийг 1901-ээс 1910 оны хооронд Их Британи болон Энэтхэгийн Хатан хаан байсан дайны гүнж Александрагийн нэрээр нэрлэжээ. Хатан хаан Александрагийн жигүүр бол дэлхийн хамгийн ховор ирвэхээ, мөн дэлхийн хамгийн том ирвэхээ юм. Тэдний эмэн далавчаад дэлгэхэд 25-аас 28 см өргөнтэй, бие урт нь 8 см, ойролцоогоор 12 г жинтэй ажээ. Им ирвэхээний далавч нь бор цагаан өнгөтэй, харин эрчүүд нь арай жижиг биетэй бөгөөд далавч нь гялалцсан хөх ногоо өнгөтэй, хар өнгийн туузан оруулгатай, доод хэсэгтээ шаргал туяатай байдаг. Хатан хаан Александрагийн жигүүр ирвэхээ хүний шууд нөлөөллөөс буюу далдуу модон ширэнгэн ойн сүрлээс үүдэж, тоо хэмжээнд цөөрч байсан боловч үүнээс илүүтэй 1951 онд болсон Ламингтон галдуулын дэлбэрэлтээс хамаарч нэн ховор болсон гэж үздэг. Олон улсын байгаль хамгаалах холбооноос энэ төрлийн ирвэхийг ховор амьтдын жагсаалтанд оруулж, харин зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу Вашингтоны конвенцийн дагуу олон улсад худалдаалахыг хоригдсан ажээ. Гэвч ирвэхээ болон шавь цуглуулагчид Хатан хаан Александрагийн жигүүр ирвэхийг маш өндөр үнээр үнэлдэг учраас энэ ирвэхээ хар зах дээр эрэлт ихтэй байдаг. 2007 оны байдлаар Америкийн нэгдсэн улсад ганц ширхэг Хатан хаан Александрагийн жигүүр ирвэхээ 8500-аас 10,000 ам долларт хүрч байжээ. Хэдийгээр тэдний тоо толгой цөөрч байгаад цуглуулагчид буруутай боловч хамгийн гол аюул нь амьдрах орчны алдагдал ажээ. 9-р байранд Македон хадран ирвэхээ. Энэ төрлийн ирвэхээ зөвхөн Македоны Плитвар тосгонд амьдардаг бөгөөд одоогоор 3000 орчим нас биет хүрсэн Македон хадран ирвэхээ байдаг гэж үздэг. Тэдний тоо толгой маш докторгүйгээс гадна жил бүр тоо толгой нь улам буурсаар байгаа учраас олон улсын байгаль хамгаалах холбооноос нэн ховорцсон амьтдын жагсаалтанд оруулжээ. Македон хадран ирвэхээний амьдрах орчин буюу Плитвар тосгонд их хэмжээгээр гантик чулуу олборлох болсноор эдгээр амьтдын тоо толгой огцон буурч нутаг дэвсгэрээ алдаж эхэлсэн байна. Тэдний амьдардаг 7 бүс нутгийн 5-д нь идэвхтэй гантик чулууны олборлолт явагдаж байгаа. Тийм учраас устдах аюулд орж болзошгүй амьтдын нэг гэж үздэг. Македон хадран ирвэхийг олон улсын байгаль хамгаалах холбооноос Европ тивийн бүх ирвэхийн дотроос устдах аюулд хамгийн их ойрцсон ирвэхээ хэмээн үзэж байсан. Гэвч дараагийн судалгаанаас хэд хэдэн шинэ колони илэрсэн учраас тэднийг устдах аюулд орсон биш, харин нэн ховорцсон амьтдын жагсаалтанд оруулсан ажээ. 8 дугаар байранд Синан тохиурд цэнхэр ирвэхээ. Египтийн Синай хоогийн Гиген Катерин протекторат гэх нэртэй буланд орших нэгэн уулын ингэст амьдардаг эдгээр амьтад дэлхийн хамгийн ховор ирвэхээнүүдийн нэг төдийгүй дэлхийн хамгийн жижиг ирвэхээ юм. Ер нь тэднийг амьдардаг газар өвөрмөц тохиур, гайхалтай цэнхэр өнгөрнөөс нь болж Синан тохиурд цэнхэр ирвэхээ хэмээн нэрлэжээ. Ойролцоогоор 7 км квадрат талбайд
жил бүр нас бий хүрсэн 2300 орчим ирвэхэ амьдардаг гэсэн тооцоо бий. Тэдний амьдралын гол их үүсвэр нь Синан ганг гэх нэртэй жижиг ургамал юм. Тиймээс энэ төрлийн ургамлыг хамгаална гэдэг нь Синан давхар цэнхэр ирвэхийг хамгаалж байгаатай адилхан гэсэн үг. Эдгээр ирвэхийг анх 1975 онд албан ёсоор дүрсэлж тэмдэглэсэн боловч 2001 оны хүртэл судалгаа шинжилгээний ажилд оривтой хийгдээгүй байна. Гэвч 2001 оноос хойш Синан давхар цэнхэр ирвэхийг илүү нарийн судалж эхэлснээр тэдний ерөнхий тоо толгойг тодорхойлж устдах аюулаас хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Жагсаалтын 7 дугаар байранд Леоногийн бяцхан хөх ирвэхэ орлоо. Леоногийн бяцхан хөх ирвэхийг анх 1995 онд Леоно болон Харолд Райс нар Орегон мужийн зээрийн цөл гэх газраас олж нээсэн. Эдгээр амьтад зээрийн цөлд нийт 15.5 км² талбайг эзлэн ойролцоогоор 1000-аас 2000 орчим тоогоор одоо харагдаж буй ургамлыг түшиглэн амьдардаг. Гэвч сүүлийн жилүүдэд Леоногийн бяцхан хөх ирвэхийн тоо толгой мод бэлтгэл, гал төмөр, амьдрах орчны алдагдал зэргээс үүдэн эрс цөөрсөн байна. Тийм учраас Сеноруугийн амьтдыг хамгаалах нийгэмлэгээс тэднийг нэн ховорцсон төрөл зүйл хэмээн бүртгэсэн ажээ. 6 дугаар байранд Шаус хараацайн сүлт ирвэхэ орлоо. Энэ ирвэхийг Америкийн нэгдсэн улсын нэрт шавьж судлаач Уильям Шаус зориулан Шаус хараацайн сүлт гэж нэрлэсэн. Үүнээс гадна тэдний далавч хараацайн сүүл шиг хоёр салаа төсгөлөөр алдартай. Эдгээр амьтад далавчаа дэлгэсэн байхдаа ойролцоогоор 82-оос 95 мм өргөнтэй байдаг. Шаус хараацайн сүлт ирвэхээ Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн өмнөд хэсэгт болон Карибын тэнгисийн ойролцоох арлуудад цөөн тоогоор тааралддаг. Нэгэн үе тэдний тоо толгой нэн ховордож хэдхэн 100 хүртэл буурсан боловч байгаль хамгаалагчдын олон 10 жилийн хүчин чармаалтын үр дүнд Шаус хараацайн сүлт ирвэхийн зэрлэг байгаль дээрх тоо толгой нэмэгдэж 2019 оны байдлаар 800-аас 1200 гэж бүртгэгдсэн байна. Шаус хараацайн сүлт ирвэхээ анх 1976 онд ховордсон зүйлийн жагсаалтанд орсон. Харин 1984 онд тоо толгой нь эрс буурсны улмаас устдах аюулд орсон гэж дахин ангилсан. Цаашлаад 2014 онд Флоридагийн их сургуулийн эрдэмтэд зэрлэг байгальд Шаус хараацайн сүлт ирвэхээний тоо толгойг өсгөх зорилгоор хүний гар дээр эдгээр амьтдыг үржүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Эрдэмтэд нас бий төрсэн 50 ирвэхээ 20 авгалдааг зэрлэг байгальд буцаан тавьсан бөгөөд тэдний хүчин чармаалтын үр дүнд Флоридагийн эрэг орчмын Шаус хараацайн сүлт ирвэхээний тоо толгой харьцангуй доктортой болжээ. 5 дугаар байранд Гиген Францисийн сатир ирвэхэ орлоо. Гиген Францисийн сатир бол зөвхөн Америкийн нэгдсэн улсын Хойд Каролина мужид амьдардаг Мичлийн сатир гэх нэртэй ховорцсон ирвэхээний дэд зүйл юм. Энэ ирвэхийг анх 1980 онд Хойд Каролинагийн өмнөд хэсэгт илрүүлсэн боловч 1983 онд анх шинжлэх ухаанд бүртгэсэн байна. Цаашлаад 1989 онд Дэвид Паршл, Томас Крал нар илүү наривчлан судалж Гиген Францисийн сатир ирвэхээний шинжлэх ухааны албан ёсны тайлбар буюу анхны зүйлийн тодорхойлтыг бичсэн ажээ. Энэ ирвэхийг 1992 оны хүртэл олон судлаачид устдаж үгүй болсон хэмээн үзэж байсан. Гэвч 1992 онд тэдний цөөн тоотой популяцийг олж илрүүлсэн бөгөөд 1994 онд Гиген Францисийн сатир ирвэхийг Америкийн нэгдсэн улсын загас зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагаас устдаж үгүй болох аюулд тулгарсан амьтдын жагсаалтанд оруулжээ. Одоогоор Гиген Францисийн сатир ирвэхээ Хойд Каролина мужид ердөө 10 км² талбайд маш цөөн тоогоор амьдардаг. Мэдээ баримтаас харахад тэдний тоо толгой 2002-оос 2005 онд 500-аас 1400 орчим, харин 2023 оны байдлаар 1000 гаруй ирвэхэ байгаа гэсэн тооцоолол гарчээ. Жагсаалтын 4-р байранд Ленгийн металл тэмдэгт ирвэхэ орлоо. Энэ төрлийн ирвэхийг тэдний далавчин дээрх металл шиг харагддаг жижиг толбоноос нь болж металл тэмдэгт ирвэхэ гэж нэрлэдэг. Тэднийг анх 1933 онд олж нээсэн бөгөөд Калифорнигийн их сургуулийн Хенри Ленгийн нэрийг ашиглан Ленгийн металл тэмдэгт ирвэхэ хэмээн нэрлэжээ. Энэ ирвэхэ далавчаа дэлгэсэн байхдаа ойролцоогоор 21-с 38 мм урттай, далавч нь хүрээ хэсгээрээ хар бараан, төв хэсэгтээ олбор шар өнгөтэй бөгөөд нэлэнхүйдээ дэг шимтэй хар цагаан жижиг толбтой байдаг. Ленгийн металл тэмдэгт ирвэхийг зөвхөн Калифорни мужийн Антиохийн элсэн махан дундаас олж харах боломжтой. Энэ төрлийн ирвэхээ зөвхөн Антиохийн элсэн дунд ургадаг одоо харагдаж буй ургамал дээр өндгөлдөг боловч
Тухайн бүс нутгийн элсийг барилгын салбарт ашиглах зорилгоор их хэмжээгээр олборлож, улмаар энэ ургамлын болон эрвээхийн тоо толгой огцон буурсан ажээ. Ийхүү 1976 оноос Ленгийн металл тэмдэгт эрвээхийг албан ёсоор ховорцсон амьтны тоонд оруулж, тоо толгойг нь хянах, амьдрах орчныг сайжруулах тал дээр арга хэмжээ авах болсон. 2007 оноос хойш хэд хэдэн ашигын бус байгууллага эрвээхийг гар дээр үржүүлж, зэрлэг байгальд үлдсэн цөөн хэдэн эрвээхний популяцийг аврахын тулд агуулдай болон насанд хүрэгчдийг үе үе зэрлэг байгальд суллаж эхэлсэн. Харамсалтай нь өнөөдөр энэ төрлийн эрвээхийн тоо толгой 450 хүрэхгүй байгаа ажээ. 3 дугаар байранд Палос Вердесийн хөх эрвээхээ орлоо. Палос Вердесийн хөх эрвээхээ Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотын баруун өмнөд хэсэгт орших Палос Вердесийн хойгт амьдардаг. Эдгээр амьтад далавчаа дэлгэсэн байхдаа 25-аас 30 мм урттай, их бие болон далавч нь маш үзэсгэлэнтэй хөх цэнгэр өнгөтэй жижигвтэр эрвээхээ юм. Бусад нэг ховор эрвээхээний нэгэн адил Палос Вердесийн хөх эрвээхийг олон 10 жилийн турш устж үгүй болсон хэмээн тооцож байсан. Өөрөөр хэлбэл 1983 онд Ранчо Палос Вердесийн цэцэрлэгт хүрээлэнг бульдозероор сүйтгэснээс хойш тэднийг бүр мөсөн устсан гэж эрдэмтэд үзсэн. Гэвч 1994 онд 60 орчим эрвээхээний жижиг колони харагдсан бөгөөд түүнээс хойш байгаль хамгаалагчид Палос Вердесийн хөх эрвээхийг хамгаалтанд авч олон жилийн турш хүний гар дээр өсгсөн. Ийхүү 2009 онд хүний гар дээр өссөн хэдэн 100 эрвээхийг зэрлэг байгальд суллаж, тухайн үед энэ эрвээхээний тоо толгой 4500 гаруй болжээ. Харамсалтай нь Калифорни мужид удаан үргэлжилсэн ган гачгаас болж эрвээхээний тоо толгой эрс багасч, одоо зэрлэг байгальд ердөө 200 орчим, харин хүний гар дээр 1450 орчим Палос Вердесийн хөх эрвээхээ үлдсэн гэх тооцоолол бий. 2 дугаар байранд арлын гантиг эрвээхээ орлоо. Энэ бол Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Сан Хуаны арал дээр амьдардаг дунд зэргийн хэмжээтэй эрвээхээ бөгөөд цагаан ногоон өнгө хосолсон өрмөц цодон далавчаараа алдартай. Арлын гантиг эрвээхээ 1908 онд Канадын зарим арлуудад ажиглагдсанаас хойш бараг 100 жилийн турш огт үзэгдээгүй учраас тэднийг устж үгүй болсон хэмээн бүртгэсэн ажээ. Гэвч 1998 онд Вашингтон мужийн иргэн ойролцоох Сан Хуаны арал дээр цөөн тоогоор тааралдсан байна. Тус мужийн байгалийн нөөцийн газрын амьтны судлаач Джон Флекенштейн дахин шинээр олдсон арлын гантиг эрвээхээний анхны цорцыг цуглуулж байжээ. 2012 оны 8 сарын 22-нд Сернуруг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс Америкийн нэгдсэн улсын загас зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагт арлын гантиг эрвээхийг хордсон зүйлийн жагсаалтанд оруулах талаар өргөдөл гаргасан байна. Эрдэмтэд арлын гантиг эрвээхээний тоо толгойг өсгөхийн тулд шаргуу ажиллаж байгаа боловч тэдний тоо толгой жил ирэх тусам буурсаар байна. 2018 оны эхээр Сан Хуаны үндэсний түүхийн цэцэрлэгт хүрээлэнд ердөө 200 хүрэхгүй арлын гантиг эрвээхээ тоологдсон ажээ. Жагсаалтын 1-р байр буюу дэлхийн хамгийн ховор эрвээхээ бол Майами хөх эрвээхээ юм. Майами хөх эрвээхээ Флорида мужийн өмнөд хэсгийн эрг орчмоос гаралтай өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй жижигвтэр эрвээхээ юм. Эдгээр эрвээхээ Томсын хөх эрвээхийн дэд зүйл бөгөөд далавчаа дэлгэсэн байхдаа 22-оос 28 мм урттай байдаг. Майами хөх эрвээхээ эрт цагт нэлээд түгээмэл байсан боловч амьдрах орчны алдагдал, хот суурин газрын тэлэлтээс үүдэн тоо толгой нь эрс буурсан ажээ. 1980-ад онд Флоридагийн эрг орчмын бүтээн байгуулалт эхлэх үед эрвээхээний тоо толгой огцон буурч эхэлсэн. Үүнээс хойш 1992 онд Эндрю хар салхинаас болж Майами хөх эрвээхээ бараг бүр мөсөн устж үгүй болсон. 1999 оны хүртэл энэ төрлийн эрвээхээ уул мөргийг алгуулсан учраас устж үгүй болсон амьтдын тоонд албан ёсоор оруулжээ. Гэвч 1999 онд Флорида мужийн өмнөд эргээс холгүй орших шүрэн арал дээрх нэгэн цэцэрлэг түрээлэнгээс Майами хөх эрвээхийг олсон ажээ. Ийхүү хойд Америкийн эрвээхээ нийгэмлэгийн хүсэлтийн дагуу Америкийн нэгдсэн улсын загас зэрлэг амьтдыг хамгаалах байгууллага 2002 онд Майами хөх эрвээхийг онцгой байдлын үндсэн дээр түр хугацаагаар ховорцсон амьтдын жагсаалтанд оруулсан байна. Харин 2003 онд ховорцсон амьтдын жагсаалтанд байнгын бүртгэлтэй болгожээ. 2003 онд Флоридагийн их сургуулийн шавьж судлалын тэнхимийн судлаачид зэрлэг байгальд цуглуулсан 100 орчим өндөгнөөс Майами хөх эрвээхийг өсгөж үржүүлж эхэлсэн. Цаашлаад 2004 онд 2500 орчим нас бий төрсэн эрвээхээ, харин 2006 оны 8-9 сард олон зуун авгалтай болон эрвээхийг хэд хэдэн газруудад суллаж тавьж нутагшуулсан боловч харамсалтай нь 2009 оны 5 дугаар сараас өмнөх бүх орлого
бүтлгүүцсэн ажээ. Харин одоогийн байдлаар Майами хөх ирвэхээ зэрлэг байгаль дээр 100 хүрэхгүй тоогоор амьдардаг гэсэн тооцоолол бий. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн ховор 10 ирвэхээний талаар хүргэлээ. Байгалийн давагдшгүй хүчин зүйл болон хүндрэлтний буруутай үйл ажиллагаанаас хамааран маш олон ирвэхээний төрөл зүйл устдах аюул орсныг бүгдээрээ мэдж авлаа. Нэн ховорцсон эсвэл устдаж үгүй болсон амьтын талаар ярих нь хэрэггүй мэт санагдаж болох ч бид алдаанаасаа суралцж одоо байгаа бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм. Нэмжлэхэд та бүхэн манай цугийг дэмждэг бол subscribe дарахаа бүү мартаарай. Бичлэгүүдийг минь байнга үздэг. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өрөө бичлэгээ дуусгая. Их болсон байгаа дэлхий ховорцсон хордоогүй бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.